Сайн байцгаана уу? Харангийн контроор нүдэ бодохоор хитрхи хурц харагдаа зөгтгөн хүмүүс байна уу? Тэгвэл ийм гоё зүйл харагддаг боронгийн будалд нүдний гелен контур ашиглаад хамтдаа сурцгаая. Хар болон бор гэсэн хоёр өнгөний сонголттой өнгө гаралт болон тогтц бол үнэхээр сайн. Хамгийн гоё нь юу гэж усны хамгаалалттай бүр ерөөсөө ч буудаггүй. Түрхээд будаад хатсныхаа араас ингээ ус шүршээд үрсэн ч бүр байрнаасаа огт хөдөлдөггүйгээ боддоо гоёоз. За хэдүүлээ одоо нүднийхээ бодолтод орцгоё. За хамгийн ихэнд дээд зохио ингээд борлуулад өгнө. Өдөр тутамдаа контур зурхгүй байсан ч гэсэн ингээд борлуулад өгөхөөр нүд маш гоё тодорч өгч харагддаг. Ялгаан та бүхэнд харагдаж байгаа байх. За тэгээд сэтгэлээ хийхгүйгээр зөвхөн нүдний дотор талаа харлуулад зөвхөн сүүл зурж өгсөн байгаа. Энэ гелен контур ингээ хит хуурайч биш, хит тослогч биш, зурхад бүр маш хялбар бүтэцтэй. За тэгээд нүднийхэн доотлолт зураас зураад доод давхраа зурхад ч гэсэн ашиглаад өгч болно. За хүсэх юм бол илүү гоё зүйл харагдуулахын тулд зөөлөн бор өнгийн тэнэр бүгдийг нь ирмэгээр нуусгаад өгнө. За тэгээд доод сормосоод ирвэтлэн сайхан будаад л ингээд будалт маань бэлэн боллоо. Бор өнгөөр ингээд нүдэ контурцчгоор цаанаасаа л нэг гоё зөөлөн ялтам харцтай болж харагдаж байгааз 10 жилийн дүүнер маань ялангуяа натурал хэрний нүдэ гоё урт том харагдуулмаар байвал энэ гелен контроор зураад үзээрэй. Баяртай.